кино үзтээ хэдүүлээ 10,000 болъё. Лайк болон subscribe-ын дараарай. Кино эзэн суугтаа тавтай морил. Кино эхлэхэд ачааны хөлөг онгоцны дүрслэлээр эхэлж олон тооны чингэлэг тээвэрлэж явна. Хоёр гишүүн чингэлгийн доторх торхноос шингэн гоожж байгааг илрүүлсний дараа тэр чингэлэг рүү орж торхийг онгойлгоход доторх химийн бодис тэр даруй тэдний нүрийг хайлуулж улмаар үхэлд хүргэдэг. Ахмадад дуулгаад гоожж буй хэсгийг цэвэрлэхийг тушааж хоёр гишүүнийг далайд хаях замаар зайлуулдаг. Харин байцаагч тон загасчилж байгаа Фрэнктэй хамт амарч байгааг харуулна. Үүнтэй зэрэгцэн Малком химээх эрэхтэй Юун химээх эмэгтэйтэй хамт хөлөг онгоцноос буугаад шалган нэвтрүүлэх цэгт ирэхэд цагдаагийн ажилтнууд тэднийг машинаас гарахыг тушаасны дараа тэр даруй зүгтдэг. Үүнээс болж Фрэнк Тони хоёрын амралтыг таслах хэрэг гардаг. Учир нь Тонигийн дарга түүнийг дуудан хэргийг шалгуулдаг. Тэр үед Фрэнк том загас барьсан ч гэсэн хувийн нисэх онгоцны буудалд газардаж Джонсон химээх мафийн босс 3 үнэнч хүний хамт бууна. Нөлөө бүхий хүний дүр төрхтэй Джонсон гайлд үүрэг гүйцэтгэж буй ажилтан дээр очиод Францад хідэн ажлыг дуусгахаар ирсэн гэж тайлбарладаг. Гэвч түүний ийдэг дүр төрх тайлбарын ард нуугдмал санаа зориг байгаа юм шиг санагддаг. Дараагийн дүр зураг Леонд химээх сайдад шилжинэ. Тэр маргааш Одесса хотод Европын холбооны баг хурлыг нээж үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй байгаль орчны бохирдлын талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Өөрийн албанд буцаж ирээд Леонд нууц илгээмж хүлээн авдаг бөгөөд дотор нь гар утас байдаг бөгөөд хожим Джонсны дуудлагыг хүлээн авна. Тэдний ярилцлагад Джонсон Леондод сайдын гэмт хэргийн нотлохоо байгаагаа мэдэгдэнэ. Өмнө нь Леонд экологийн компанид үйлдвэрийн хог хаягдлыг тэдний улсад хаях тусгай зөвшөөрөл олгож байжээ. Леонд баримтыг хараад маш их гайхдаг. Джонсныг энэ компани хөлөг онгоцыг дахин зөвшөөрөл авч хортой хог хаягдал хаях боломжийг хангах. Тэр шөнө Фрэнк зурагт үзэж амраад байхад гинт машин түүний байшингийн хан мөргөнө. Фрэнк сандралгүйгээр шууд уцтаж түргэн тусламж дууддаг. Машин доторх эрэхтэй нь Малком болох нь илэрч Фрэнк түүнийг хараад өмнө нь мафи түүнд ажил санал болгож байсныг сандаг. Тухайн үед Фрэнк татгалзаж харин тэдэнд Малкомыг авахыг санал болгосон байжээ. Фрэнкийн татгалзал хүнд үр дагавартай байсан бөгөөд одоо тэр шийдвэрийнхээ үр дүн болон аюултай нөхцөл байдалтай тулгарч байна. Сүлдэж байгаа Малком түүнийг машинаас гаргахгүй байхыг гуйх боловч Фрэнк түүний юу гэж хэлж байгааг ойлгодоггүй. Түргэн тусламж ирэхэд тэд Малкомыг шууд аваад явдаг бөгөөд Фрэнк машины ард суудалт эмэгтэй байгааг хараад гайхдаг. Ухаан орсон тэр эмэгтэй машинаас гарахаас татгалзсан. Учир нь түүнд бөмбөгтэй бугуурч зүүсэн бөгөөд машинаас холдвол дэлбэрэлт үүсгэж болцсохгүй юм. Үүнийг сонсоод Фрэнк түргэн тусламжийг зогсоох гэж гүйх боловч хоцордог. Байшиндаа буцахад гинэт хэн нэгэн Фрэнкийг цохиж ухаан алддаг. Сэрхэд Фрэнк өөрийгөө ор дээр хөвтөж бөмбөгтэй бугуурч зүүсэн байхыг олж хардаг. Мафийн босс нь Джонсон байсан бөгөөд тэр Фрэнкийг өөрийн тушаалыг дагахад хүргэдэг. Өмнө нь Фрэнкийн үйлчлэгийг авахыг хүсч байсан мафи тэд байсан нь тодорхой болно. Энэ удаад түүний ажил нь илгээмж хүргэх юм. Өөр сонголтгүй болсон Фрэнк ажлыг зөвшөөрдөг боловч өөрийн машинаа ашиглах нөхцөлтэйгээр. Үүнээс гадна Фрэнк Юуныг даалгавартаа дагуулах ёстой. Эсвэл түүнийг алах болно. Түүний зүүсэн бугуурч нь өнгөт кодлогдсон анхааруулах системтэй бөгөөд Фрэнкийн машинаас хэр хол байгааг илтгэн. Машинаас 25 м зайд бугуурч шар өнгөтэй 50 м-ийн зайд улбар шар гэрэл гарч 75 м хүрвэл улаан гэрэл асч маш чухал нөхцөл байдлыг илтгэн. Фрэнк айнаа эхлүүлэхдээ маш их бухимдаж Юунаас дараа нь юу хийх талаар асуухыг оролдсон ч Юун чимээгүй байхыг илүүд үзсэн нь Фрэнкийн хурцтмал байдал уцаарыг улам нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ Тони Фрэнкийн байшинд саяхан болсон үйл явдлыг шалгахаар ирдэг. Өөр газар Малкомын машиныг чирэгч машин чирч явтал хоёр хулгайч садуулж тэд Леондын төлөө ажилтдаг нь илэрдэг. Тэд машинаас чухал төхөөрөмжийг шууд авдаг бөгөөд энэ нь тэдний хайж буй хүмүүстэй холбоотой чухал мэдээллийг агуулж болцсохгүй юм. Фрэнк хүчтэй дарамт дор шалгалтаа хийхдээ хүндрэлтэй тулгардаг. Юун чимээгүй байж ямар ч чухал мэдээлэл өгөхгүй байхаар шийдсэн байдлыг улам хүндрүүлдэг. Үүнтэй зэрэгцэн Тон чирэгч машиныг дайрсан машины улсын дугаарыг олж авдаг. Нэмж дуртахад тэр машинаас гипсийг авсан болохыг мэдэж, энэ нь хэрэгтэй сүлжээг илрүүлэх чухал мэдээлэл болж болох юм. Нөгөө талаас Эко компанийн Леондод гэрээнд гарын үсэг зурулахад хүрч тэд зөвхөн нэг биш 8 хөлөг онгоцонд үйлдвэрийн хог хаягдал ачиж илгээхээр төлөвлөж байна. Эдгээр олон аюултай хог хаягдлаас үүсэх аюулыг мэдэрсэн Леонд гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд тэдэнд нэг өдөр хугацаа өгч судалж үзхийг хэлдэг.
Тонигийн шалгалтаар тэр Фрэнкийнх биш, Герман явж буй хар машиныг илрүүлдэг. Фрэнк бугуурчны талаар илүү ихийг мэдхийн тулд Отто хэмээх найзтайгаа уулзахаар шийддэг. Харамсалтай нь түүний машинд суулгасан төхөөрөмжөөс болж түүний хөдөлгөөнийг хянаж Фрэнк төлөвлөсөн замаас хазаасныг харуулдаг. Үүний үр дүнд Джонсон өөрийн хүмүүст Фрэнкийг дахин замдаа оруулахыг тушаадаг. Оттогийн цэхэд ирэхэд Фрэнк Пентагоноос гаралтай гэгддэг соромзон резонансын технологийн талаар чухал мэдээллийг авдаг. Дараа нь Отто Фрэнкийн машины доторх дамжуулах хавтанг хайж нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээлэл өгөх чухал лид ангуудыг олохыг оролддог. Гэвч гинт Джонсны илгээсэн хэсэг ирчүүд цэхэд орж ирдэг. Энэ аюул занал хийлэлтэд тулгархад Фрэнк өөрийн гайхалтай тулааны ур чадвараа дахин харуулж халдагчдыг хурдан унгаж Иваныг гайхшруулж нойтон болгодог. Нэг том хүчин явуулагч гинэт ирснээр байдал улам хүндрэх бөгөөд тэр Фрэнкт хүнд тулаан өгдөг. Энэ аврах том ир манай Баатарт асар их сорилт болдог. Харин тулаан өрнөх тусам Фрэнк аажмаар давуу талыг олж эцэст нь ялалт байгуулдаг. Үүний дараа Отто дамжуулах төхөөрөмжийг олж чаддаг боловч хэрэв түүнийг салгуул Фрэнкт бэхэлсэн бөмбөгнөөс болж тэр дэлбэрэх болно гэдгийг ойлгодог. Хэсэг хугацааны дараа Фрэнк Джонсныг уучилж гуйхаар дууддаг боловч мафийн дарга түүнд шинэ координат өгдөг. Дараагийн дүр зураг тохирсон байрандаа ирэхэд Джонсон Фрэнктэй утасны будгаар холбогдож Фрэнкийн үйлдэлд урам хугарснаа илэрхийлж түүнийг даалгавраас салахаар шийддэг. Гэхдээ Фрэнк хариулахын өмнө гинэт хэн нэгэн түүний машиныг булаан авдаг. Цөхрөнгөө барсан нөхцөлд Фрэнк бамц дугуй аваад хурд авахал самбаага ашиглан машиныг хөөж эхэлдэг. Фрэнк машиныг гүйцэж дэлбэрэлтээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийж аз босоход амжилттайгаар машиныхаа хяналтыг эргүүлэн авдаг. Тэр даруй Джонсонтой холбогдож амжилтгүй болж амьд байгаагаа мэдэгддэг. Гэхдээ энэ удаад Фрэнк зөвхөн нөхцөл байдлаа мэдээлээд зогсохгүй тэдний яриаг бичиж бичлэгийг тонд илгээдэг. Фрэнк тонд Джонсны танихыг хүсч энэ мэдээлсэнд мафийн дарга болон холбогдсон гэмт бүлэглэлийн талаар илүү ихийг олж мэдэхэд туслана гэж найдаж байна. Фрэнк бензин шахахын тулд шатхуун түгээх станцад зогсож байхад Иван ойролцоох дэлгүүрээс ундаа худалдаж авдаг. Хэсэг хугацааны дараа Иван эргэж ирэхэд Тонигийн өмнө дурдсан хар машин тэр газар ирдэг. Жолооч Иваныг хараад Фрэнкийг шууд хөөж уртцсан байдлыг улам нэмэгдүүлдэг. Дараа нь Фрэнк Джонсныг дахин дуудаж тэд хэн бэ, жинхэнэ зорилго нь юу болох талаар илүү ихийг олж мэдхийг оролддог. Илүү хурдан жолоод гэж хэлж хөөвчтөөс зайлсхийхийн тулд Фрэнк гайхалтай жолоод хуур чадвараа харуулж хоёр ойрхон байгаа чингэлэг ачааны машины хооронд амжилттай нэвтэрч зөрөгтэй маневр хийж 2 саадыг давсны дараа Фрэнк машинаа ойроо жолоодож хэцүү зам нь халахвч болж зүгтах боломж олгоно гэж найдаж байна. Гэсэн ч хөөвчд амархан бууж өгөхгүй Фрэнк Иван нарыг үргэлжлүүлэн хөөж ар талаас нь машиныг буудаж байна. Аз болоход Фрэнк нөхцөл байдлыг хурдан эргүүлж дайсны машиныг ангал руу унгаж дэлбэрэлт болдог. Хэсэг хугацааны дараа Фрэнк ядарч Иван үүнийг анзаарч манай Баатрыг тайвшруулахыг оролддог. Үүний дараа Фрэнк багцаа нээхэд энэ нь зүгээр л утасны дэвтэр болох нь гарч ирдэг. Үүний үр дүнд Фрэнк жинхэнэ багц нь Иван гэдгийг ойлгодог. Үүний дараа Иван Фрэнкийг шоолж хоёрын хооронд халуун дулаан харьцаа үүсдэг. Нөгөө талаас Джонсон Леонд сайдтай ярилцаж охиноо аюулд оруулах ямар нэгэн үйлдэл дахин хийх хэрэггүй гэдгийг мэдэгддэг. Энэ яриагаар Иван Леондын охин болох нь илчлэгддэг. Үүний зэрэгцээ Иван хэрхэн шөнийн клубт очсноо тайлбарладаг. Тэнд тэр архи уусны дараа хэн нэгэн түүнийг авч явсан бөгөөд тухайн үед түүнийг Малком жолоодож байжээ. Тэр үед Иван Малкомыг өөрт нь туслахыг ятгах чадсан байна. Иван авдаа залхахыг оролдсон боловч холбогдохын өмнө гинэт тэднийг дайрч Малком ходоодонд нь буудуулж улмаар Малком Фрэнкээс тусламж хүсэхэд хүргэдэг. Хэсэг хугацааны дараа Джонсон Фрэнкт шинэ координат өгдөг бол Тони баг хуралд оролцох сайдын уулзахаар ирсэн байдаг. Нөхцөл байдал нь охиныхоотой холбоотой гэдгийг ойлгосны дараа Леон Тонитой ярилцаж хамтран ажиллахад зөвшөөрдөг.
Үүнтэй зэрэгцэн Фрэнкийг нэг байршилд илгээдэг бөгөөд энэ нь гүр болох нь тодорхой болж Джонсон болон түүний хүмүүс аль хэдийн тэнд байрласан байдаг. Тэр мөчид Фрэнкийг Иванаг машинаас гаргахыг тушаадаг. Гэвч тэд Иванаг авсны дараа Фрэнк рүү буудаж эхэлдэг бөгөөд тэр машинаа гол руу жолоодохоор шийддэг. Учир нь тэр машинаасаа холдож чадахгүй. Фрэнк багцын уудыг ашиглан машинаа уснаас дээш хөвөлдөг. Үүний дараа Джонсон галт тэргэнд суухаар шийдэж даралдагчдаа үлдээж нөхцөл байдлыг шийдвэрлүүлдэг. Түүний галт тэргэнд суух шийдвэр нь шалтгаантай бөгөөд энэ нь сайдыг гэрээнд гарын үсэг зурулах баталгаа болгон охины аюулгүй байдлыг хангахын тулд юм. Удалгүй тооны эцэст нь Фрэнкийг олж тэр машиныхаа дээгүүр амарч дараагийн алхамаа бодож байдаг. Фрэнктэй ярилцахдаа тооны хүлэг онгоцны хортой хог хаягдлын аюулыг дэлгэн харуулдаг. Үүнээс гадна яг 9 тэг цагт сайд гэрээнд гарын үсэг зурхаар төлөвлөсөн байдаг. Энэ бүхнийг зогсоохын тулд Фрэнк машинаа галт тэрэг рүү маш хурдан жолоодож Джонсны хүмүүст тэр даруй дайрдаг. Гэвч Джонсонтой тулгарах үед Фрэнк машинаасаа хэд хол байсан тул эхлээд машиндаа буцаж очиод дараа нь түүнийг галт тэрэгний зүг дахин чиглүүлдэг. Энэ удаад Фрэнк бөмбөгтэй бугуурчаа амжилттай тайлж Джонсны гарт холбодог. Үүнийг хийсний дараа Фрэнк машинаа галт тэрэгнээс хурдан гаргаж одоо Джонсонд холбогдсон бөмбөг асар их дэлбэрэлт үүсгэдэг. Үүний дараа тооны сайдыг дуудан охин аюулгүй болсныг мэдэгддэг. Энэ сайхан мэдээг сонсоод Леонд тэр даруй гарын үсэг зурах гэрээгээ уурч хайдаг. Нөгөө талаас цагдаа нар хууль бус үйл ажиллагаанд холбогдсон ачааны хүлэг онгоцыг амжилттай садуулдаг. Нөхцөл байдал тайвширсны дараа тооны Фрэнк Иван нартай хамт дахин аялан хэд хэдэн хурцтмал үйл явдлын дараа амралтаа хамтдаа эдэлдэг бөгөөд ингээд кино өндөрлөнө. Манайхан кино таалагдсан бол лайк болон subscribe заавал дараарай. Хэдүүлээ 10,000 100,000 болно шүү. За баярлалаа. Дараа уулзлаа. Түр бай.